Сайн уу хүүхдүүдээ? Өнөөдөр бүгдээрээ усны талаар ярилцъя. Ус бидэнд яагаад хэрэгтэй вэ? Усыг бид юунд хэрэглэдэг вэ? Бид усыг уух, гар угаахдаа, усанд орохдоо, бие засахдаа, шүд угаахдаа, аяга тавг угаахдаа гэх мэт маш олон зүйлд хэрэглэдэг. Тэгвэл би та нартай усаа хайрлаж хамгаалж хэрэглэх 5 хялбар аргыг танилцуулъя. Эцэг эгч нь чамайг усанд ор гэж хэлдэг байх. Тэгвэл богино хугацаанд шүршүүрт орох нь ус хэмнэх нэгдэх арга юм. Бидэнд юм идэхэд шүд хэрэгтэй байдаг. Тиймээс шүдээ угааж эрүүл байлгах нь чухал. Угаалт төрийн усыг хааж аяганд ус хийж шүдээн угаагаарай. Энэ нь ус хэмнэх 2 дахь арга. Бие зассны дараа усаа татах нь хамгийн чухал байдаг. Гэвч ус татснаар маш их ус урсдаг. Бид усаа хэмнэхийн тулд бага хэмжээгээр урсдаг товчлуурыг дарах хэрэгтэй. Аяг угаахдаа усыг их хэмжээгээр урсгаж угаах биш. Савнд ус тосч угааж байгаарай. Хүүхдүүд та нар гараа угаахдаа усыг урсгаж угаадаг шүү. Савндах болон гараа дарааллын дагуу угааж байхдаа усаа хааж байгаарай хүүхдүүдээ. Дээрх аргуудыг анги болон гэртээ тогтмол хэрэглэж хэвшээрэй.